таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Их Монгол радио цай уух зур утгын зохиолын цаг нэвтрүүлгээ таны цайны хажуур болгож сонсогч түмэндээ хүргэдэг байгаа. Бид энэ удаад их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын туучийг цувралаар хүргэж байгаа. Ингээд энэ хүү цувралын 78, 79 дугаар хэсгийг эфирээс шууд хүргье. Их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын тууч 78 дугаар хэсэг. Дайснуудын сургууг байдлаас улбаалan манай хоёрын төлөвлөгөө тасалдаж шүн дунд эхэлсэн тулалдаанд дайсны талаас үлэмж хохирол амсаж ихэнх од зүүнүүдээ нэг жаахан хүүхдийн сорон шиг хамгаалалтын хэрэгсэл рүү ямар ч үр ашиггүй шигтгэж бухын хүзүүний арьсаар сайтар илдэж хоёр үзүүрт нь хусмал хутаг суулгасан дүүг өрн зэвсгэнд юу ч хүү болтлоо хураалгачээ. Тэдэнд зүүн тооны зүү ганц хоёрхан од үлдсэнийг эцсийн мөчөд хэрэглэх зорилготойгоор дахин үхлийн зэвсэг хэрэглэхэн болсон нь улаан тонгорогт давуу тал болж дахин хүзүүтийн хавьд эргэлдэж байснаа холдон зодтолдож эхэллээ. Дайсны талаас удирдаад байсан хүн нь үхлийн зохилд авч унахад нийтдээ 7 тулаанч үлдэжээ. Тулааны маягаар үргэлжилсээр үүр цайн өглөө болж нар мандахад хүүгээс бусд нь ядарч эхлэх маягтай хөдөлгөөн нь удаашраад ирж байхад бухтын хөндий хүү халуун бөгөөд шингэн цустай тул хаасайгүй эргэлдэн дайснуудыг залхааж байлаа. Дайснууд илүү дутуу хөдөлгөөнч хийхэн болж зөвхөн л хамгаалалт хийн хоёр-хоёроо ээлжлэн дайрч байв. Улаан тонгорогч гэсэн бие амраа харгаа мэдэх тул гараараа хэсэг тулалдаж, хөлөөрөө хэсэг тулалдаж, мөчнүүдээ хоёр-хоёроор нь ээлжлэн амраасан маягтай үд хүргэлээ. Дайснууд дийлэхгүйгээ мэдээд өөр төлөвлөгөө зохио бололтоо гинэт ухарснаа бөөгнөрөнгүүд тэр хоёр руу нэг юм шийдснээ өөртөө цаашаа уул руу таран цугтаалаа. Шийдсэн зүйлийг нулимс асгаруулдаг хортуудаа гэдгийг мэдэх хүү задрахаас өмнө гарыг гэж улаан тонгорогт дохио өгөнгөт газар товчлог аргаа хэрэглэн нисхмэлт хурдангүйч зогтааж байсан дайснуудын урдаас гарч ирэхэд ингэн гэж санаагүй дайснууд дахиад нэг тулаанч гараад ирлээ гэж бодсон бол гайхсан маягтай эргэж хартал улаан тонгорог хорт утааг задрахаас өмнө амжиж гарч чадалгүй баг зэрэг хордоод жаахан говьсон маягтай ирж явлаа. Яаж цугтаагаад хүүгийн гар доороос гарахгүйгээ мэдсэн дайснууд эцсийн арга хэрэглэх бололтой гурвалчин үсгэн долуула зэрэг дайрчээ. Саяны утаанаас гиналдан шүдэндээ шүргүүлсэн тул түр амарч утааг нь сараа мөжүүлэхгүй бол хамаг анхаарлаа алдчих гээд байсан улаан тонгорог хэсэг харцнан суухтаа хүүг ийм хурдан шаламгаа хөдлөөд байгаад үнэхээр гайхаж бас бахархаж байлаа. Тулалдах завсраа өөрийнхөө хүзүүнд зөөсөн нунтаг борцноос амандаа ширхгээр нь сэмлэн хийгээд байх тул хүү юр ядраагүй бөгөөд бие нь улам уургаар тэжээгдэн байх бөгөөд улаан тонгорхыг нилээн ядрааж өгж өгөхгүй бол насанд хүрсэн хүний бие уураг хүлээж авмагц шууд анхаарал сарниж амнасан алдах магадлалтай гэдгийг ч хүү сайн мэдэж байлаа. Багшин түүнийг шалгалт өгсөний дараа амжилтлан захихтаа жинхэнэ тулаанч хүн 10-20 өдөрчил зогсолтгүй тулалдаанд орох хэрэг гарна. Тийм учраас биедээ салбардаг борц авч явбал нэг өдөр 3 салбархаа хангалттай байдаг. Амандаа хийж шүдэндээ зуусан чихтэй тулалдах хэрэгтэй. Ингэж чадвал чи Европын эрч хүчийг өөрөөсөн олж чадах болно.
Үгүй бол бусдын л адил. Нэг өдөр нэг шин болоод тулдааны чадварч нь эрс буурч дайсандан олзлогдох магадлалтай гэж сануулan хэлж байжээ. Хүү багшийнхаа хэлсэн үг бүрийг өдөр бүр өөртөө сануулan байнга тулааны бэлтгэлтэй явдаг учраас нэг сарын борцны хэрэглээг эмээлний бүрэгт хадгалж шаардлагатай үедээ салгаж хүзүүнд зүүж явдаг байлаа. Ёрдөө гарын алганы хонхорт багтах төдий хөнгөн хөвсгөр зүйлийг авч явахад тийм чухал биш бөгөөд шүдэндээ 100 үедээ шүлсээрээ дэвтэн хоол болгочихдаг цэрэг тулааны хүнсээ бэлдэх энэ аргыг эрт дээр үеэс Монголын их зэргүүд хүртэл хэрэглэж байсан гэд бодохоор нүүдэлчдийн удмын дайчид их хэмжээний уураг бүхий махан хүнсийг биедээ тээвэрлэн авч явах аргагүй шилдэг мэрэгэн санаачаа. Хоёр хоёроо ээлжлэн дайрч байсан дайснууд огт од зүү хэрэглэхгүй байлаа. Гэтэл гүйтэй тулалдаж байсан хоёрын нэг нь худагнаас нь гараараа шүүрэн барихтаа хусан худагны хоёр иш эртээ үзүүрт алганы шөрмсөө зөсүүлэн яолж унахта нөгөө гараараа хүүгийн нүд рүү шороо хатхан цацлаа. Үүнийг хүлээж байсан 12 тулаанч нижгээд зүү одыг тус бүртээ солбон шитгэхэд саяхан гин алдаж дүүгүүрээ дайсан татгуулсан тул гурвыг нь хааж нэгийг нь яаж чадалгүй биедэн шивүүллээ. Зүүлэлт амжилттай болж хүүгийн биед шивхийн шигдэхийг мэдсэн дайснууд бүгдээрээ орилолдон угс хийхэд үхлийн шарх авсан хүү хэрэг биш боллоо гэж бодон гинэд огцом өсөрч тэдний дээгүр урам шиг эргэлдэн гараад цаа талд нь байсан ургаа хад дээгүр янгир ямаа шиг хоёр дамжин өсөрч хамгийн өндөр цэг рүү гарчээ. Хүүгийн холдсон завшааныг ашиглан дайснууд хааштай хордож өгөх дайсантай хөөцөлдөд яах вэ гэсэн байртай түүнийг орхиод улаан тонгорог руу хушуурн дайрахад хорд утааны хорыг дамдарчаагийн эгүүзрийн алхах бяцлаглаар саял дөнгөж тайлж амжсан улаан тонгорог сэхявн тэд нартай тулалдаж эхэллээ. Биедэн шивхийн гүн шиглэх шиг дуу гарan хорд зүү шивүүлчихсэн ч ямар нэгэн онц өөрчлөл өгөхгүй байгаад ихэд гайхсан хүү дээлийнхээ ингэр рүү бат шивсэн хорд зүүг сорон зашиглан болгоомжтой татаж гаргаад ингэрээ ярж үзвэл түүний ингэртээ зүүж авч явдаг мөнгөн бүгчний дээр тусан шигдэж гүнзгий орон оруулсан байх бөгөөд мөнгөн бүгчин тэр чигээрээ хүчит хорноос олж бараантан гадаргуун тас харуулжээ. Тулаанд явахаас өмнө нутгийн зүс таних охин хоньны бэлчээрт тааралдан хүүгээр дайжигнаж морийг нь үргэн тоглож байхдаа өгсөн энэ бүгж түүний амийг аврахаар илгээсэн бэлэг ачаа гэдгийг сая л анзаарч гүн талархал сэтгэлд нь үсхийн ялдамд энэ завшааныг ашиглан хордсон мэд аашлан дайсны анхаарлыг сарниулж хэд гурвыг нь цааш харуулж болох мэрэгэн санаа хүүдэд урчээ. Улаан тонгорог 7 хүний дунд яалтчгүй хүчин мөксөд нь тулалдаж байхад өндөр хад дээр үсрэн гарсан хүү хаднаас газарт гинэд үхэж рүү мэт бад хийтэл унаж яолон байснаа намайг авраач гэж хэлээд арайхийн босч ирээд тулдаан болж руу газар руу говийн дайран явжээ. Түүнийг гүн хорцсон толгодохгүй өхнө гэдгийг бат мэдэж буй дайснуудаас хоёр нь тасар найшилж хүүг зохиж алхааргүй ирлээ. Дайснууд хормын төдийд хурч ирэн ухаан нь илий балавалсан хүүгийн хоёр гарнаас шүүрэн барихад гуравдагч тулаанч агаарт эргэлдэн өсөрч харавсан сум мэд хурч ирэхдээ бүх хүчээ шавхан түүний цээж рүү хоёр хөлөөрөө хүчтэй тэрч үхлийн цохилт өглөө. Үүнийг л хүлээж байсан хүү хоёр гараараа гинэт огцом дотогш хумын татаад доош сууж урагш гулган үхлийн цохилтоос бултахад санамсаргүй зогсож байсан хоёр тулаанч түүний амигүй мэд гарыг сулхан шангааж байсан тул дотогшоо цөмрөн орж гин алдан хүүгийн тооцоолсны дагуу гинэт дайрсан тулаанчин сум мэтэрсэн хоёр хөлний үхлийн цохилт шавлины хоёр тулаанчин хүрээнд зэрэг орж ам хамраасаа цус садран олгоодож хоёр тийшээ унлаа.
Хийгээ хурааж хүчээд ажлан үхлийн цохилт хийснээсээ болж бие хамгаалах чадвараа алдсан тулаанчийн доогуур оруулсан хөлөө баян хүзүүд огцсон татаж Монгол гутлын эйтэн хоншороор ар нурууг нь нугслан өлгөж өшгөлөхөд пүг хийтэл битүү дуу гараад Шавлиний баатар үхтхийн унжээ. Урд өмнө тулалдаж явсан дайснууд тэдний хорт зүг шүргэгтүүдийг ам тавьдаг бөгөөд нэгэн ч амьд гарч байсан түүх байхгүй тул ихэд бардмаар түүнийг үхэж байна гэж ойлгосон дайснууд үлэмж анхаарал алдан хормын зур гурван тулаанчаасаа хагцлаа. Болоод өнгөрсөн явдалд нүдэндээ итгээгүй дөрвөн дайчин тулаанаа шууд зогсоож төлөвлөгөөгөө өөрчлөн арын хад руу умхумгүй зүгтаалаа. Улаан тонгорч гисэн баян хүзүүтийг дайсны хор зэвсгэнд оногдоод үхэж байна гэж ойлгоод туслах гэсэн ч зогсоо зайгүй урдаас нь дайрсан Шавлиний алдар тулаанчдыг яаж чадахгүй байсаар саяын бол явдал болж чөлөө гармагц туслахаар яаран гүйж ирэхэд тэрээр зүв зүгээгээр зогсохгүй гурванч дайсны хүнээсэн байхыг хараад маш их гайхаж итгэн ятан байлаа. Далан 9-р хэсэг. Ховн хөх боохонууд холдохыг хүлээн морьныхон гэдэс рүү орхон холгүй нилээд суухад тэд дөхөж ирсэнгүүгээр үл барам унтах маягтай түүнийг сахиж манан хил аман долоон хөвцсээр бод сүултээ бараг залхаж тэр нэгэн жил баян хөзөд ирж авардаг шиг гинэд гараад ирдэгч болоосаа гэж бодохдоо эвлэлийн үрийн даргад түүний мууг нь үзэх гэж матснаа санахаас харанхуй шөрний сарны гэрэлд нүүрэн улаан бяцхан ичингүрч. Нөгөө тэгвэр хайртай хүнтэй нь ойртчихрыг гэхээс гол нь харлан өөрийнхөө хайр сэтгэлийн төлөө хийх л ёстой юм хийсэн юм шиг. Ингэж монхог ухаанд нь бодогдоход анаал баян хөзүүдийг ботч. Тэр үед нөгөө өндөр залууд сайхан халтар морь авчирж өгсөн байдаг шүү. Уг нь би л зодуулаад хоцорсноороо авах ястай хүн шүү дээ. Юмны наацаад учрыг мэдэхгүй бүдүүлэг гэдэг. Хэрвээ тэгсэн бол түүний ганц хоёр удаа ховлохгүй өшөөж болох л байлаа хэмээн учиргүй бухимджээ. Хоньны бэлчээрт өөрөөсөө 2-3 насаар дүү болов гэмээр хэвлүүхэн хүүтэй таарч гэрийг нь заалгаж авсан баян бүзүүд тэгтлээ их яарсангүйч холын явдлаа хөнгөлөх гэж хүүгийн заасан зүг рүү морьныхон чулааг залан аясаар нь сабируулж уртын дуу аялан явхад зорьсон ажил нь бүтээд ирэх шиг өөрийн ирэхгүй санагдчих сэтгэл нь хөнгөрөөд нэг л таатаа сайхан санагдаж байлаа. Холгүйхэн яваад нэг жижигхэн ам өгсгөл хоёр цагаан гэр торон харагдаж холын зочны чимээ авсан бяруу шиг хоёр том нохоо угтан давхиж ирээд ширүүхэн боргон хуцаж дөрөө рүү насаж хөлийг нь юугүй хазах нь угэлтэй байснаа гэр нь ойртоод ирмэгц. Юу таач бид хоёр чимээ өглөө шүү. Одоо эцэд минь ирэхгүй сонсоо байлгүй. Тэртээ тэргүй гэрээс гарч ирээд хөөдгөл үсттэй гэсэн аятай ямар нэг юм эрэл хийлэн зүг буруулан гүйлдээд явчихлаа. Баян хөзүүд нохооноос жаахан ширэхдэг агаад энэ нь бүр баг байхдаа гүлгэн боохоонуудад хөөгдсөнтэй холбоотой байж ч болох. Аль эсвэл уг удмаараа нохооноос жирэхдэг заншилтай ч байж мэдэх аль нь болохыг үл мэднэ. Ногтууд нэгэнд холдон одсон тул морьноосоо бууж гэрийн бүслүүрт цул буураа хавчуулчихад хүн ирснээ мэдэгдэн чангахан хоолон засаж орохоор алхах үед гэрийн үд сэвхийн онгоож өндөр бороохон нохо хорих гэж гарч ирснээ хүн оруулахгүй боргоо зогсчихдаг нохоонууд нь саяхан тасралтгүй хуцаж байснаа орсоргүй алгуулсанд гайхсан байртай ийш тийш харснаа та орор гэчгээд буцаад орчихлоо. Баян бүзүү дээл хувцаа бяцхан засаж бүсээ татаж чангалангаа саяхан морин дээр явхдаа халуудснаасаа болж тайлсан ингэрээ буцаж товчлоод яаралгүйхэн ороход охины ээж бололтой эмэгтэй суухаага амар минь дасуу мэдлэхэд
мэндэлхэд оёж байсан дээлээ нимбайлан эвхэж хойш тавих зураа. Олбог аваад өгөөрэй миний охин гэж өндөр борын дүү бололтой жаахан охинд хэлэхэд ээжийнхэн хажууд суусан годгор охин за гэд год усран босож та ийшээ суу гэсээр тэмээний носор хий гарган шагалсан эсгий олбог дэвсэж өглөө. Олбог дээр завлан тохолсон бахим хөзөөт дайлан гарган халтар манан хөөргөөр гэрийн эзэгтэйтэй тамхилан хол ойрын сонин асуун яриан өдөхөд тийм чамар дуугарх янзгүй. Чимээгүй оргон суухаар нь илүү ч дуугарсангүй. Хэсэг ором цай боцлохыг хүлээн хөөргөө наас цааш эргүүлдүүлэн гарт тавиарч тамхилсан эзэгтэй ямархуу ааш авиртай болохыг мэдэх гэж оролдон суутал ашгүй цайж дариглав. Шин цайны өнөр хамар цоргон байх нь ходоод нь хоолны хийж чамгүй үлссний шин шүү гэлтэй ажээ. Бахим хөзөөд гаднаас ороод ирэнгүүт зөрөөд ботсон гарсан өндөр борхон хайч. Яагаад орж ирэхгүй байна? Огн миний үеийн юм шиг харагдсан да. Ингэж хүүхдийн гинэн цагаан бодлоор шохоорхон боджээ. Гэрийн эзэн ирэх болоогүй юм бахтаа хөргий. Тэр тэргүй орой болсон учраас хөөсөн ч хоноод л явдаг хэрэг. Ингэж халуун галд нозоорн суухад нойрон хурч байх шиг. Хамгомхон аяг цай уучхаад түр хөвтөн хажуулахаар завдахад гэрэн эзэгтэй түүнийг амархыг чухалчилж буг анзаарсан бололтой охиндоо өхөн ирчээд байхад үгүй яагаад орж гараад гүгээд байна чи гэж зэмлэг хэлээд зочиндоо тэр авч өг хол замын хүү юм шиг бай ядарсан байлгүй жаах амраад аваад гэхэд охин урайлгах нь харахгүй за ээжээ ингээд авчирч өглөө. Манирч дэрэн дээр толгой тавингуут хөрхрэн унтаад өгчээ. Нилээ дорой болтол унтсан түүний хойноос ирсэн хүү баян бүзүүдийг хараад хичээж энэ хүн ястаа илтгэв ичдтэй хүн юм билээ. Өдөр надтай уулзаад явхаар нь би гэрээ зааж өгөөд явуулсан. Энэ хүн шүү дээ. Ингэж сууж байгаа гэж хөлөөрөө суунд тусаж үзүүлээд гинт үсрээ хоёр гар хөл дээрээ эргэлдэж байснаа гинт зог тусан толгой дээрээ босоо зогссон. Тэр бүр юу ч гэж хүүхдийн хөөргөн зангаар дуун улам чангаран тэгснэ толгой дээрээ бас ингэж үсрэл байсан шүү гэхэд үзэж халт сонсоогүй зүйлд итгэдэггүй ихчдүү хоёр нь ихэд шоолон за чи бити хутлаа яа гэж түүний үл тоон тачигнал хөхрөгч мэнээр унтж байсан бахин бүзүүд хөөсөрхэд гэрийн эзэн бололтой махлагдуу зузаан хар хүн урт цагаан хаштай гаансаар тамих багуулсан сум. Сэрсэнхүү үндийж суудлаа зэгцлэн амар мэд мэдлцээд түүх би чи яасыг унтаавэ мөрдөө идүүлэх юмсан гэсээр босоход гэрийн эзэн таны мөрдийг манай хүү идүүлчих шиг боллоо гэх нь эднийх ирсэн зочныг хүндтгэн их баг гэж үзэлгүйгээр та гэж дууддаг бололтой байжээ. Гэсэн ч орчныг нь харангаа морь харахаарга даалхад үчийн харанхуй нөмөрсөн байлаа. Таван хошуу мал гэрийн гадаа багшралдан байхыг харуулаа. Буян хишиг тэгшэрсэн ажилсаг айл бололтой байх ажээ. Бахим хүзүүдийг ундаж байх хооронд хончин хүү аавда бүхнийг ярьж өгсөн нь тодорхой байхаагаад дахин ярих шаардлагагүй л болов гэж бодсоор буцаж гэлд орохдоо танах усаа хаанаас ууж байна? Миний морд усгүй яваа юмсан гэж асуух нь унаж явсан хөлөг мордоо холын явдалд ангаж цангаж байх үе хэмээн санаа зовсон жинхэнэ эр хүний асуулт байлаа. Хончин хүү аавынхаа урдуур орж өдөр уулзахад таны морь өвс баг хазлан үе зогсоод байхаар нь хол газар яваад ус өгүүлжтэй гэж анзаарсан юм аа. Тэгээд л таны морийг би услаад идүүлчихсэн шүү хаа. Гэх нь хүү бол малчин удмын ажигч гэр хаа нэгэн болгон анзаарагдах бөгөөд
энэ үйлдэлээрээ өөрт нь их л дотн хандаж байгааг харуулв. Үнэхээр ч хүү айлын ганц бандн бөгөөд оройн хоолны дараа их л дураараа загнаж ууттай хорол тоглоом авчирч асгаад за хэдүүлээ жаахан тоглоё хэмээн аав ээж хоёрыгаа удирдах эхлэхэд нь ээж нь дургуутсан. Хүн үзэхээрээ дандаа тоглоом наадам гэж байдаг хачин хөөгч шүү. Хол замын хүн ундаж амраг гэхэд хүн үгүй ээжээ таарч хөөгдөө тоглохоор гайгүй шүү дээ гэснээр хүүгийн хүсснээр болоход гэрийн эз дүүтч за тоглолч тоглоё гэсэн байртай дуртай байгаа бололтоо инээж ханайлдан их сайхан тоглолцоо. Тоглоомын 4-9-оор нэг нэгээрээ хасагдсаар өндөр бороохон бахим хүзүүд хоёр тунаж хоцорлоо. Хончин хүү гээчнээ дэмжин тусалсаар их чигээ хожигдуулахад өндөр бороохон шарн хөдөлсөн бололтоо дүүгээ цохиод авлаа. Инхийг мэдэж байсан дүүн их чигээ буцааж зохих хоорондоо хөөцөлд нь нааш цааш гүйлдэхэд аав нь өндөр дуугаар зандран ой зочин ирчихсэн байхад замбраа тавайцгаа одоо наа тоглоомоо боль гэхэд тэд үгэнд нь орж тэгсгээд чимээгүй болцоочаа. Өглөө эртлэн болсон баяхам хөзөөд зээж нүцгэн гарч хүийн ойрхон хоржигнон урсах хүйтэн булгийн усаар хүзүү чэйжээ савшин гар нүрээ вагаад цаашгүйч биеийн халааж согшсоор мордоо аваад ирэхэд гэрээзэн аль хэдийнэ босчихсон. Гүнч нарийн аваа иртэж хөө юу гэсэн аятаа их хэд тааламжтай нэмсгэлэн хүлээж суулаа. Гэрт орж цанц тайлаа өмсөх хооронд бүх хүний нүд бахим үзүүдийн овоож таваасан шүрмс булчин хараад өөрийн ирэхгүй гайхацгааж байлаа. Энэ хүүч нь миний хүүгээс 2-3 ах бололтой юм. Цэргийн алба хаагаагүй ээж яаж ингэж булчин шүрмсэн чангарсан хүүхэд вэ? Баригддаг юм болов уу? Ингэж гэрийн эзэн гайхаж суухад хон хариулж явсан хүү. Тэгнэ тэр. Энэ ах ийм булчин шүрмстэл байж таараа гэсэн аятаа бахархалтайгаар харж байснаа. Аваа би энэ ах шиг болох гэж байгаа шүү. Гоё юм уу? Ингэж гэрээр дүүрэн дуу хатаахан тэрэв. Үргэлжлэл бий. Сонсогч та бүхэндээ их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын туужийг хүргэлээ. Үргэлжлэл бий. Их Монгол радио 2020 он. Сонсогч та өдрийн цайгаа уучхад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.